За Америкчууд одоо эрүүлж эхлэхний ерөнхийлөгч Трамп гарч ирээд одоо эхний 90 хоног дотроо маш олон хүмүүсийг салсан. Тэдний нэг нь болохоор одоо эрүүл мэндийн яамныхаа төрийн нарийн бичгийн дарга гэх юм уу? Эрүүл мэндийн яамныхаа толгойг салсан. За тэр шинэ хүн нь болохоор Robert F. Kennedy Jr. гээд одоо бидний мэдхээр бол 1960-аад онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Kennedy ерөнхийлөгчийн үеэлт үе юм байлээ. За тэр хүнийг эрүүл мэндийн яамны сайд манайхаар бол сайдаар тавьж байгаа гэсэн үг те. Тэгээд тэр хүн болохоор өгж байгаа яриандаа болохоор Америкчуудын одоо 60-70-аад онд гэхэд диабетес буюу чихрийн шижин нэг им насан туршдаа эмч хийсэн хүн амьдралдаа нэг л удаа хүүхэд диабеттэй чихрийн шижинтэй байхыг хардаг байсан бол одоо 3 хүүхэд тутмын нэг нь чихрийн шижинтэй эсвэл pre-diabetes буюу чихрийн шижинтэй яг болохын ирмэгдэр байна гэж тогтоогдсон байдаг. За би Америкт одоо бараг л 10 жил байхад би бас pre-diabetes болж исэн. Тэр нь болохоор би юу чихрийн шижинтэй болох гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө л энэ хүмүүсийн иддэг хоолны нийтэл байх юм бол тийм л болдог. Тэгээд тэгэхээр одоо ерөнхийдөө буцаагаад эрүүл мэндийн салбартаа байгаа тэр олон бүгэлсэн эмийн үйлдвэрүүдийн шахаа, лобби, хууль бус үйлдэлүүд за тэгээд одоо Европод хоригддаг маш олон химийн элементүүдийг Америк хоолндоо хэрэгэлдэг, зарж байгаа хүмүүстээ хэрэгэлдэг. Тэр бүхнийг тэгээд дээрэс нь элдвийн өнгө будаг оруулагчийг нарыг тэгээд мөн seed oil үрээс гаргаж авсан тоснуудыг гэх мэтчлэн яг хүний биед өрөвсөл үүсгэж байгаа тэр хоол хүнснүүдийг ерөөхдөө хорих эсвэл багасгах хяналттай болгох тийм байгаа. Хоёрдугаар чухал юм нь болохоор ургамлын гаралтай дэглэм болон махан гаралтай дэглэм дээр албан ёсны ямар ч компаниар ивент төгөлгүйгээр төр өөрөө санхүүжүүлээд том судалгаануудыг хийх гэж байгаа. Ингэснээрээ болохоор ер нь бидний явж байгаа зөв бүү юм уу, буруу юм уу гэдгийг мэдэж аавна. Яагаад гэвэл 1970-аад оноос хойш үр тарианы тос болон колестерол левел ихсчлээ гэж үзээд улаан махыг хэрэглэнээс шахаж эхэлснээс хойш энэ бүх өвчнүүд үүсэж байгаа гэж судалгаануудаас тэр хүн өөрөө үзсэн байгаа. За тэгэхээр Америкчууд яг энэ чигээрээ явах юм бол одоо эрүүлчихнэ. Тэгэхээр бүгдээрээ үүнээс хоцролгүйгээр хамт